Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Жамбал Цэрэн, Сэлэнг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Гат Орхон, аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Цэнгэл сайхан нар Сэлэнг аймгийн Орхон сумын Бэлэн талаа 2 дугаар багийн малчин Гарвуугийн мөнх төмрийн гэр бүлд улсын аварга малчны шагналыг гардууллаа. Мөнх төмрийн гэр бүл 30 гаруй жил махны чиглэлийн Сэлэнг үйлдвэрийн өхрийн цөм сүрэг бий болгож үржлийн зориулалтаар дагнан өсгөж байна. Улсын аваргын дурсгалын цомс улсын аварга цол улсын сайн малчин шагналыг 1942 оноос хойш сайд нарын зөвлөлийн шийдвэрээр олгож байсан юм уу. Тэгээ өнөөдрийг хүртэл одоо энэ мал аж ахуйн салбар газар тариалангийнхаа салбарыг шалгуулж аваргуудаа одоо сайшаа шагнаж байгаа ийм шагнал. Тэгээ энэ цомыг бас 2020 онд ардын хувьсгалын 100 жилээр сэргээж анхны одоо тэр 42 онд бичсэн улсын аварга сайн малчны дурсгалын цомыг их цагуур болгож шинжилэн болгож эхэлсэн. Тэгээ энэ хүү дурсгалын цомоо гардуулж байна. Тэмээг мотон могоо жилийн шинэ болсон дээр Сэлэнг аймгийн Орхон сумаас улсын аварга малчин төрж аймгийн төлөөлөлтөд шилж орон нутгийн удирдлагуудын хамт ингээд шагнал гардуулаад байна. Манай сум бол Австрийн эдгүүрээ энэтэй давхцаж байгуулагдсан ийм сум. Тэгээд мал аж ахуй газар тариаллыг эрхэлж 66 жил болж байгаа ийм сум байна. Мал аж ахуйн хувьд бол бод бүргэд нь бол яг одоо бидний зөвшөөрж байгаа нь харуулангийн орчмоор нутгалж бод бүргэд нь бол орон нутгийн хавар зүг рүүгээ байсан онцлогтой сум. Бид бол эх жилүүдэд орон нутгийн бодлогыг бас зөвхөн 1-2 айл гэхгүйгээр нийт одоо малчдыг Сэлэнгийн улаан алзан өхөртэй ийм цөм сүрэгтэй сум болж бусад одоо 330 сумда одоо нийлүүлэгчийн сум болохын төлөө бас зорж байгаа. Тэгээд энэ одоо зорилгын маань бас түүчээ болж өнөөдөр Гарвуугийн мөнх төмөр Уужимбогийн өнөр цэцэг манаас Монгол улсын аварга малчин нэг хүмүүсттэй нэр алдрын цолын эзэн болж одоо орныхоо нэрийг бас гаргаж ингэж бас баяртай байна. 95 оноос 30 жил мал малж байна. Тэгээд хантайгаа суугаад гэр бүл болоод одоо 27-8 жил мал малж байна. Тэгээд 18 онд аймгийн аварга малчин болсон. Одоо 25 онд улсын аваргын болцлангаад улсын аваргын шагнал авч байна. Миний аавыг Аранга аймгийн Чулууц сумын уугуул Сэлэнг аймгийн Орхон сумын суугуул хүн байсан. Тэгээд төжлийн Гарвуу гэж хүн байсан. Монгол улсын ургацын 3 удаагийн аварга газар тариалан энэ Сэлэнг Орхон нутагтай холбоотой шашны түүхийн шаргал хуудсанд улсын 3 удаагийн ургацын аварга гэж бичигдчихсэн хүн байсан. Монгол улсын аварга малчин энэ шагналыг аваад бас аавынхаа амжилтыг батгаад маш их баяртай байна. Сэлэнг үйлдвэрийн өхөр ер нь Монгол оронд бас нэг 70-80 оноос ихтэл үржүүлэгдэх гэсэн үйлдвэрийн өхөр байгаа. Нөө цаг уурын байдал дээр нь зогтсон ашигчийн мөндөртөө ер нь махны чиглэлийн өхөр байгаа. Гэсэг 90-ад онд бол бас үйлдвэрлэх байдлаа алдаад бас монголжих тал руугаа орж герпорт чинь Сэлэнг өхрийн өвөг байхгүй. Одоо герпортыг цэврээр нь оруулж ирж ерөнхийдөө ингээд үржүүлээ буцаас сэргсэн 100 гаруй өхөртэй л байна. Одоо эдийн засгийн ашиг махны чиглэл болохоор тижээгээд ер нь одоо энэ төв орон нутг руу борлуулалтаа хийчихин. Тэгээд үржлийн чиглэлээр бас Монгол орны бас онцгойлон бүрлэг бас борлуулж байна. Сүүлийн хэдэн жил бол ер нь байгалаараа онд орох ер нь бас хэцүү болчихсон шүү дээ. Монгол малч гэсэн. Тэгээд ер нь өөрийн туршлагаас бол одоо залуу малчтай болсон өхрийг ер нь угтуулж намрын тар хүчийг алдагдуулахгүй 12 сараас эхлээл тижээчгэд хаврын өрн хөрөхөд бол тижээх шаардлагагүй мал өөрөө л явчихдаг. Малаа ашиг шинжтэй ийм үйлдвэрлэх байдал сайтай мал сүүний чиглэлийг одоо тэр хүн фермерээр яаж бол сүүний аж ахуйг эрхлэх махны чиглэлийнх бол ер нь чиглэлээ барихгүй бол сүүний чиглэлийн мал дээрээс махны чиглэлийн эцэг мал авчир тавиал холиод байвал ер нь ашиг шим өгөх. Би тэгж л хэлэх байна. 25 онд Монгол улсын аварга малчин болсондоо туйл их баяртай. Одоо гэр бүл болсноос хойш 20 гаруй жил одоо энэ Сэлэнгийн улаан алзан өхрийг өсгөн үржүүлж байгаа. Сэлэнгийн улаан алзан өхөр бол маш ашиг шимтэй. Тийм ер нь голцоо үржлийн чиглэлээр бусад аймаг сум орон нутагтаа ер нь борлуулдаг.
Тэгээд одоо нэг ир туглаа бол борлуучаад ир туглаасаа үлдсэн малаа бол зах зээлд нийлүүлж одоо хязгаарлалт өгөх болохоор зах зээлд нийлүүлдэг байгаа. 2001 оноос гэр бүл болоод анх Тэгээд энэ хазуу улаан дуур тийм хэлээ зориулсан даа. тийм Мал аж ахуйн салбар ер нь гэр бүлийн тийм хөдөлмөр. зөвхөн нэг хүний бас хийх ажил биш. Тэгээд ер нь 20-30 жил ингээ мал малгах чинь бас хэцүү үед тохиолдсон ганцууд тэгээд тэр болгоны тэгээд төвчиж өнгөрөх асрыг төвчээрийн үр дүнд бити бас төлөө хөөрхөн штэ. Яг энэ үйлдвэрлэх байдал нь яг ингээд зүс ижилтэй. Одоо ер нь зөвхөн өвсөөр ингээд малыг тижээгээд онд оруулна гэж одоо ашиг шимийн хүртмэж одоо байхгүй ч тийм. Одоо уурга тижээлүүд чинь их хэрэгтэй. Будаа тэгээд ногоон тижээл эрдэн шиш. Газар дэлгэнгийн компаниуд маань ингээд тэрийгээ бас биднээс борлуулдаг гэдэг энэ тогтож яваад малтай гэсэн. Тэгээ манайх бол адуу өхөр хоёрыг л өсгөн үржүүлдэг. Өөр хүүхдээсээ ер нь өв залгамжлуулах малчин төрүүлнэ гэж бодож байгаа. Энэ өхөр сэргээ одоо энэ чинь үржлүүлэн цааш нь авч явах юм бол ер нь ашиг шимтэй шүү дээ. Улаан алз өхөр бол тэгээ олон жилийн хөдөлмөрийн чинь тэгээ ямар ч байсан хүүхдүүд маань өвлж авч цааш нь үржлүүлэх байх гэж бодож байгаа. Наваг мөнх төврийн баярж гэдэг. Тэгээд Сэлэнг аймгийн Орхон суманд амьдардаг. Тэгээд аав ээж маань өнөөдөр улсын аварга малчин болсон. Тэгээд баярлж байна. Тэгээд их олон жилийн хүч хөдөлмөр л гэж бодож байна да. Жохон бахаас л ер нь аав ээжтэй тусалсан. Суурин газар байснаас хамаагүй амар амгалан тийм дураараа тийм л яд та. Энэ суулч боловсраад тэгээд ажлынхаа хажуугаар л малаа үржүүлэе гэж боддог та.